За, сайн байцгаана уу сонсогч нараа. Өнөөдрийн Мета подкастын 6 дугаар дугаарт инхүү эхэлж байна. За, өнөөдрийн дугаар маань болохоор cultural psychology буюу соёлын сэтгэл судлал гэсэн сэдвээр ерөөхдөө бол ярилцах байгаа. За, өнөөдрийн дугаарт зочноор оролцож байгаа. За бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За сэтгэл судлаач Сидарт байна. За одоо бол Энэтхэгийн дээлэг их сургуульд магистрийн хөтөлбөрт 1 дугаар курстэй суралцж байна. За Мгм. өмнө нь бол яг мета сэтгэл судлалын хүрээлэнд ажиллаж исэн. Мгм. За тийм cultural psychology, за cognitive anthropology буюу соёлын антропологийн чиглэлүүдээр ажиллаж судалгаа хийж исэн Мгм. юм байна. Мгм. Монголд болохоор боловсрол нь Мусик сэтгэл судлаачаар бас төгсөж исэн. мүйс Бакалавр. судлаар гэсэн. Би нөгөө Facebook руу орж харсан л та профайл руу интерестиг дээр нөгөө Аа, утгац юу лээ? Тийм. утга зохиол судал тий. Тийм. Утга зохиол судлалыг. Утга зохиол судлаар бас мастер хийжсэн. Тэрийг дундаас нь 1 жил сураад орхисон гэх юм уу. Ер нь бол сэтгэл Тий. судлалыг бакалаврын зэрэг хамгаалсан байна тий. Тий, ер нь л Аа. экстийн судлаараа л явж байгаа. Тэгээ нөлдөө бензин өөр өөр төрлийн юм хийгээ яваад төгсөх судалгааны Аа. ажил Ааха. бүх салбар руу ороод. Сүүлд нь ном гаргасан байсан тий. Тий, шүлгийн ном гаргасан яг нөгөө шүлгийн дүр анхныхаа номоо шүлгийн номоор эхэлсэн. Зөв зөв. Тэгээ Шүлэг. чамаар дүрх хоосон гэдэг. Одоо бас дараа нь бол илүү судалгаа, Аа. академик номны салбар руу орох төлөвлөгөөтэй байна. Тэгээ энэ хоёр сурж явах 2 жилийн хугацаанд бол тэгээ 1 ном ч юм уу те. За тэгээ 1, 2, 3 судалгааны ажил бас бичиж гэж бодоод байна. Яг англи хэл дээр тэгээд боломж гарвал тэжгүй одоо сайтууд дээр хэвлүүлдэг ч юм, журналууд дээр хэвлүүлэх тийм төлөвлөгөө байна. Аа. Мм. За өөр чинь яг хаа сэтгэл судлалын нөгөө чиглэлийн талаар илүү гүнзгийрүүлж асууя л да. Сэтгэл судлалын мэргэжлийг ер нь яагаад сонгосон юм бол хамгийн анх? Тэс судлалын мэдлэг хамгийн анх уу. Яг нэг оюуханы мөн чанарыг олох гол. Яг Ааха. нэг яагаад гэдэг асуултнаас эхлээл те. Би юм бэ гэж эхлээл. Нэг тэг жоохон бахта боддоо шүү дээ. Амьдралын утга учир юу вэ гэдэг л те. Тэгээ тэр сониуд зандаа хөтлөгдөөл явцсан гэх юм уу. Одоо хүртэл яг тэр Мгм. мотивашн тэр мэдрэмж анхны мэдрэмж шүү дээ. Үссэн мэдрэмж тэрийг Мгм. гараа хөтлөгдөж яг Мгм. явж байгаа. Тэгээ судлаад Мгм. байгаа гэх юм уу тал бүрээс нь. Тэгээ нэг гүнзгийрэх тусамгүй ихэн болоод байдаг. Тэрийг бас сайн ойлгох юм аа. Нэг судлах тусам мэдэхгүйгээ мэдээлээдэг гэдэг шиг Мгм. тийм. Одоо сэтгэл судлалын нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө талаасаа мэрэгшхийг боддгоо эсвэл сэтгэл судлал яг судлаачаараа математик чиглэлээр Мгм. мэрэгшхийг илүү бодож байна уу? Судлаач чиглэлээр. Тэгээ одоо илүү судлаач чиглэлээр явах тий санаатай байгаа. Ирээдүйд их сургуульд багшилдаг ч юм уу те. Тэгээ Аа. бас давхар хажуугаар нь тэгээ консулинг бас үгүй гэж бодож байгаа. Тэгэхээр Аа. хослуулаад явах төлөвлөгөөтэй байгаа. Тийм. Аа. Тэгэхээр яг үеиг илүү бүр үндсэн чиглэл, core чиглэл бол илүү судалгаа талдаа л гэж үг. Тэгээ interdisciplinary research буюу одоо яг энэ соёлын сэтгэл судлал гэдэг ч юм уу те. Одоо энэ Мгм. антрополог сэтгэл судлал, философи шин судлал зэрэг бусад нийгмийн шинжилгээ ухаануудаа социологи гэх мэт те. Нийгмийн шинжилгээ ухаануудаа хослуулсан салбар дундын чиглэлээр явах тийм сонирхолтой Мгм. байгаа гэж ойлгож байна гэсэн. Зөв зөв. За энэ итгэхт Мгм. хэрхэн яаж суралцах болсон бэ? Яг яаж тэр үүд хаалгыг ерөөдөө нэгдсэн бэ? Тэр талаар нь асууя. Энэ их сонио. Тэнийг олж энтэхт оюутнууд их бас асууд юм аа. Аа. Яагаад ирсэн бэ гэдэг. Тэр хариулт нь бас их хэцүү. Би бас нэг өөрөө л бас яагаад аим хурдан болоод өнгөрцөн гэх юм уу. Аа. Яг нөгөө метафор зөвлөлөөр тайлбарлах юм бол шав билүү үед багш гарч ирдэг гэдэг шиг яг энэ улс нь өөрөө цаанаасаа сонгогдсон юм шиг санагдаад байна. Мм. Тэгээ нөгөө билүү үед бэлэн болсон үед нөгөө унших ном маань гарч ирдэг гэдэг шигтэй. Тиймэрхүү процесс Мм. явагдсан гэж юу бодоод байд. Тий. Зөв зөв. За за. За ерөөдөө подкастын сэдв рүүгээ оръё. За тэгээд соёлын сэтгэл судлал гэж байгаа. За соёлын Аа. сэтгэл судлал гэж ерөөдөө юу юм бол энэ талаар ерөнхий асуултаар ерөөдөө эхлэе гэж бодож байна. Яа, соёлын сэтгэл судлал гэдэг нь cultural psychology гэж байгаа. За юуг судалдаг вэ гэхээр өөр өөр одоо соёлууд байна те. Тэгэхээр Мгм. тэр өөр өөр соёлоодын нөлөөлөл нь хүмүүсийн
одоо сэтгэн бодох, мэдрэх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, шийдвэр гаргах зэрэг тэрхэн нөлөөлж байгааг нь судалдаг гэсэн үг. Яг үндсэн тайлбар нь. Тэгэхээр яг практик дээр авчих юм бол одоо жишээ нь Монголд гэх юм бол наадам цагаан сар зэрэг үзэгдлүүд тийм соёлын шинжтэй баяр ёслолын зүйлс нь хүмүүсийн сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ гэдгийг л судалдаг салбараа гэсэн үг. Тэгээ үүнийг бусад улсуудын жишээнүүдтэй харьцуулж үздэг баг. За жишээ нь баяр наадмын үеэр хүмүүсийн сэтгэл зүйх баярлсан, хөөрсөн болдог тийм. За наадмын үеэр бол яг монгол хүн гэдэг мэдрэх ч юм уу тиймэрхүү нөхцөл байдлын баярын мэдрэмж, за тэгээ бүлэг тариалагдах мэдрэмж гэж байгаа. Бүлгийн сэтгэл зүй тэр олонхоороо хүн нөгөө тухайн бүлгийнхаа харьяат гишүүн адилхан нэг хүн юм байна гэдгээ илүү их мэдэрдэг. Тэгээ үүнээс бол болоод тухтай сейф мэдрэмж буюу тухтай аюулгүй мэдрэмжийг бас авдаг баг. За тэгээ үүний хажуугаар одоо жишээ нь орчин үед ямархуу зүйлс болж байгаа. Баярын үеэр хүмүүсээс илүү их ганцаардах нь бас тийм үзэгдлүүдээс харагдаж байгаа. Энгийн өдрүүдээр зүгээр хийнэ. Баяр наадмуудын үеэр харин жинхэнэ бусад хүмүүс баярлж хахад хэсэг бүлэг хүмүүс илүү ганцаардаг гэдэг тиймэрхүү үзэгдлүүд бас их анзаарэгддэг. Зарим ярилцлагын үеэр за зарим нэг сошиал орчинд харагддаг. Тэгэхээр энэ одоо юм соёлын шинж соёл нь тухайн хүний сэтгэл зүйд яаж нөлөөлж байгаа гэдгийг тод жишээ гэсэн үг. За үүнтэй нэг ойролцоо судалгааны салбар байдаг нь одоо cognitive anthropology гэх салбар байгаа. За соёлын антрополог соёлын антрополог гэхээр бас арай өөрчлөлттэй cognitive anthropology Монгол руу бас орчуулахад хэцүү. Энэ салбар нь болохоор илүү соёлын сэтгэл зүйтэй судалтай их ойролцоо салбар гэж үзэж болно. За ялгаа нь юу вэ гэхээр илүү тухайн соёлын хүмүүстэй ямар үзэл бодолтой байна, ямар ихтгэл үнэмшилтэй байна. За тэрд хоорондоо ямар хэрхэн төстэй байна гэдгийг илүү судалж гаргаж ирдэг гэсэн үг. Одоо соёл нь хүнд сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлөд байна, үйлдэлд нь хэрхэн нөлөөлөд байна гэхээс илүү тухайн хүмүүс ямар байна гэдгийг судалдаг. За жишээ нь тухайн хүмүүс одоо монголчуудын ёс зүйн талаар юу гэж боддог вэ? За буян нүглийн талаар юу гэж боддог вэ? За тэрний дийлэнх үзэл баримтлал нь юу байна гэх мэтчлэн тэрнийг илрүүлдэг. За тэгээ мөн тухайн хятад улстай харьцуулах. За бусад барууны улсуудтай, Азийн улсуудыг харьцуулах гэх мэтэр шинжтэй сэтгэл судлалын салбар гэж үзэж болно. Тэгээ их соёлын одоо бусад улсуудын одоо ritual буюу зан үйл, за тэгээ баяр ёслол соёлын онцлогуудыг бас судалдаг түүгээр илүү онцлогоо гэж ойлгож болно гэсэн үг. За тэгээ хамгийн түрүүний одоо жишээг наадмын жишээг хэдүүл авсан те. За шинэ одоо яг нөгөө cross cultural руу аваад үзэхээр соёл дамнсан сэтгэл судлал ч юм уу те. Харьцуулаад үзэхээр ямар болж байгаа нэгээр за монголчуудын хурим найр баяр ёслолыг одоо би сурж байгаа газрын эндхийнхаа хурим найрын баяр ёслолтой жишж үзье л да. За энд яг сурангаа ингээ аялаа явж байгаа шүү дээ энэ тэнүүгэр. Тэнгүүтээ давхар нөгөө сэтгэл судлаачдын давуу тал нь аялангаа давхар судалгаа ингээ ажилтдаг явчихж байгаа. Тэгээ би нэг хормонд өөрөгтөөд хормонд нэг найзтай очсон. Тэгээ тэр үед ямар ялгаатай шинж илэрч ийн вэ гэхээр тэр эдийн баяр ёслолын үеэр их одоо баяртай бөөнөрийн бүжгэлж дуун дээрх бүжгэлж байгаа байхгүй. Ерөөсөө тийм алкогол ч юм уу арх согтууруулах ундаа тийм үзвэл бидэн шиг одоо хэрэгэлдэхүү баяр ёслолын өмнө дундуур те. Одоо монголчууд чинь ямар нэгэн баяр ёслолоор дандаа нэг юм тулгадаг. За юм юуны үг хэлдэг те. Нээлтийн үг хэлдэг гэх мэтчлэнгээр юм. Одоо сэргийлт авч иж тухайн баяр ёслолууд өрөндөг бол одоо чиний энтгийн хурим найрын ёслол төр бол тийм байхгүй. Хэрнээ хүмүүс нь одоо аз жаргалтай байж чадж байгаа юм уу? Тэгэхээр энэ дээрээс нэг аз жаргалыг тухайн хүн мэдрэх нь өөрөө соёлоос хамаарч ямар ялгаатай байгаа шууд энэ жишээ дээр ер нь бол харагдаж байгаа гэсэн үг. Тэгмэд би бол юм ажиглагчийн байр суурьтай очиж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хэд нь бүжиглээд хамт бүжиглэж байгаа. Тэгээд дундуур нь ядарчиж байгаа байхгүй юм баярлах үсч өсөд тий. Тэгэхээр ингээд иймэрхүү байдлаар жишээнүүд одоо илэрч болдгоо гэсэн үг.
Соёлын хүнд нөлөөлж болох тэр хамгийн хүчтэй нөлөөлөл нь юу гэдэг юм бол миний хувьд бол энэ хүүхдийн хүмүүжил одоо тэр сэтгхүүн онцлог гэдэг тал дээр нь илүү ялгаа үүсдэг юм болов уу гэж би боддог байхгүй юу. Окей. За энэ бас гоё шийдв. Хүүхдийн хүмүүжил хэрхэн нөлөөлж байгаа. Яг энэ соёлын сэтгэл судлал талаас бол яг энэ individualistic, collectivistic гэдэг ийм салбараа судлаад байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр за би хүн төвтэй болон бид төвтэй гэдэг зүйлсийг судалдаг. За энэ нь бол хүүхдийн хүмүүжилт бол хэрхэн нөлөөлж байгааг харагдаж болно. За би хүн төвтэй гэдэг нь одоо яг individualistic одоо барууны орнуудыг хэлж байгаа. Би төвтэй өөрийн аж аргал, өөрийн мэдрэмж ч юм уу те, өөрийн амжилт гэдэг бол за дорныхон бол биднийх бусдын эрх ашиг, за их тайван байдал гэдэг талаар нь илүү ач холбогдол өгдөг гэдэг судалгаанууд байна. За гэхдээ энэ нэг одоогийн Монголын жишээний практик дээр болон ер нь практик дээр яг хэрхэн яг энэ судалгаанууд явагдаж байна гэдэг тод жишээг одоо харж байна. За одоо орчин үеийн хүүхдүүд илүү Монголын орчин үеийн хүүхдүүд одоо аимшигулмаас ч юм уу за тэр интернетийн орчноос үүдээд илүү нөө бие төвтэй болчихж байгаа. За аав ээж нар нь бол яг юм нийгмийн яг юм шилжилтийн үе дээр байгаа учраас яг юм голынх харин эмээ өвнөр нь болж гэнэ бид төвтэй хүмүүс байгаа даа шүү дээ бүр. Жинхэнэ одоо тийм нөгөө нийтийн хошигнол байгаа шүү бидний юм гээл те. Тий. Илүү бид гэдэг сэтгэлгээтэй. Зөвхөн энэ гурван төрлийн хүмүүсийн хэдүүлээ огтлцолтой байгаа нь харагдана гэсэн. Тухайн хүмүүсийн үнэт зүйлс нь ялгаатай болчихж байгаа. За үүнээс үүдээд за хандлага нь өөр болчихж байгаа. За тийм болохоор бас юм ажлын байран дээр гэр бүлийн зөрчил, маргаанууд бас их үүсчихэж байгаа гэсэн. За үндсэндээ бол яг Монгол хүн гэдгийг яг тодорхойлж байгаа нэг үнэт зүйл бол байгаа шүү дээ, тодорхой бүлэг үнэт зүйлүүд байгаа. Гэхдээ яг цаг үеийн шинжтэй generation үеэсээ хамаарат өөр болчихж байгаа нь бидний одоогийн байдалтай салшгүй холбоотой гэсэн. Өмнө нь шалтгаанууд бол яг сая хүнд орцсон тийм. Тэгээ хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж ийнэ гэдэг нь шууд тухайн хүүхэд одоо бодох сэтгэхт нь хүртэл нөлөөлж байгаа гэсэн үг. За одоо орчин үеийн хүүхдүүд хилдэг болчихж байгаа гэсэн. Надад ийм байна. Энийн таалагдахгүй юм ч юм уу. Тэнгүүт одоо 40-оос дээш насныханд бол энэ нэрээ өөр үйдэг ч юм уу те. За тэгээд соёлын шинжтэйгээр одоо жишээ нь маш энгийн жишээ авахд бол одоо хүмүүжлийн жишээнүүд байна те. Барууныхан бол илүү нээлттэй гэдэг бол дорныхан бол илүү хүмүүжлтэй одоо мэдрэмжээ барих ёстой. Олонний өмнө бас юм дууга даруухан байх ёстой. Гэдэг сэтгүүтэй. За үүний тод жишээ бол яг одоо physical age байна те. Physical age үзсэн үү? Яа үзсэн үзлэгээ. Physical age үзсэн бол яг тэрэн дээр яг бүр юм соёлын ялгаа бүр тэр чигтээ гарч. Одоо монголчууд эхэндээ их чимээгүй бие барьж юм ажиглаж дасан зогсож байгаа сүүлдээ дотносхын хэрээр сэтгэл хөдлөлөө илүү нээж баярлж байгаа нь илүү илт болж байгаа тийм. Яриа нь илүү юм чөлөөтэй урсж байгаа нь харагдана. Эхний хариултуудыг харах юм бол жоохон бие барьсан ажигласан. За тэгээд их бие барьсан хариултууд нэг жоохон модонч сонсогддог ч юм уу. Сэтгэл хөдлөлийн шинжтэй хариултууд их бага байгааг харагддаг гэсэн. За тэгээд Австралиуд бол илүү Азийнхаа бүс нутгийн хувьд Азтай байгаа ч гэсэн яг барууны соёл төр үндэссэн учраас хүмүүст их нээлттэй шууд сэтгэл хөдлөл ингээ гараад баярлсан нэлтод нүүрэн дээр нь нийл. За ярен дээр нь нийл шууд сэтгэл хөдлөл шингэсэн өнгө аястай илэрхийлэмжүүд шууд багтаа авчиж байгаа гэсэн үг. За тэгээд солонгосчуудыг харах юм бол бас арай өөр те. Бас их юм нээлттэй ваа гэл энэ сэтгэл хөдлөлийн илэрхийлэмжүүдээс өндөр. Тэнгүүт нөгөө одоо айжийн гэдгийг ч илэрхийлдэг, баярлж байгаагаа ч илэрхийлж байгаа байхгүй. Давхар бүх сэтгэл хөдлөл нь л. Тэнгүүт монголчууд яг санаа зовж байгаа гэсэн тэр санаа зовнилоо дотроо нуудаг ч юм уу. Гээд ингээд тэр чигтээ хүний хүмүүжил, ертөнцийг үзэх үзэл, за тэг амьдралын хвшид нөлөөлж болох хууц нь маш тод энгийн саяны physical age-ийн жишээнээс харах бүрэн боломжтой гэсэн. Монгол хүн одоо тухайн нэг зан чанар өөр ондоо байна тий. Одоо ерөнхийдөө бол ингээд соёлын нэг давуу талтай юм шууд ингээд нүдээр ажиглаад ерөнхийдөө бол харах боломжтой. Ялгааг нь таних ерөнхийдөө бол боломжтой нэг давуу талтай юм. Одоо жишээ нь Австрали одоо энэ ийм байж болох уу? Соёлын нөлөө гэдэг нь шууд одоо хүмүүжлэлтэй буюу зан үйлтэй холбоотой, үйлдэлтэй холбоотой. Хэрвээ
Солонгос хүн ч юм уу за тий эсвэл бидний бод. Аа. тийм баруунд одоо Франц хүүхдийг ч юм уу ингээ Монголд ингээ тий багаас нь бүр нэлхаас нь ингээ өсөглөө гэж бодъё л доо. Тэнгүүд яг Монгол хүнтэй адилхан байж чадах болов. Адилхан ч тэр чадна. Яг энэ болохоор бүр антропологийн одоо онолууд байдаг л та. Тухайн соёлд нь очиж тухайн хүүхдээ хүмүүжлэх юм бол яг тухайн соёлынх нь хүүхэд болно. За тэгээ бүр юм нэг хүүхэд байдаг шүү дээ. Хүүхдийн жишээ, чон дээр өссөн хүүхдийн жишээ ч юм уу. Тийм соёлын онолууд гэдэг бол Ахаа. байдаг. Яг Тийм. хүн ямар олон тухайн орчин яг гэр бүлийн хүмүүжлээс тэр чигтээ хамааралтай байдаг гэдэг Мгм. соёлын онолуудад явуулчихж байгаа гэсэн. За сэтгэл судлалын онолуудын ч юм уу харах өнцгөр тайлбарлал нөгөө nature nurture буюу тухайн хүний одоо зан арын шинтэй Мгм. онцлог Мгм. бие авч явж байгаа байдалд нь тухайн хүний төрлөх ген эцэгхийн нөлөөлөл илүү байна уу эсвэл тухайн хүний өссөн орчны нөлөөлөл байна уу гэдэг дээр бол их судалгаанууд байдаг. За үүнийг бол нөө бидний мэдэх сэтгэл судлалын Big Five гэдэг тестер бол авч бас үздэг. Тэгээ иймэрхүү судалгаануудыг бол нэг их одоо нэг эсийн ихрүүд хоёр эсийн ихрүүд за тэгээ зүгээр ах トゥ гэр бүлийн ах トゥ нар гих мэтчлэн хүмүүс ойрын хүмүүс дээр ингээ үзээд сэтгэл зүйн тест аваад за тэгээд тухайн хүний нээлттэй шинж байдалтай зан чанар хаалттай сэтгэл зүйн зан чанар нь төстэй байна гэх мэтэр судалгаанууд авч яг тухайны өссөн нөхцөл нь илүү тухайныг бүрэлдэхэд нөлөөлж гин үү? Эсвэл яг аав ээжийн ген нөлөөлж гин үү гэдгийг судалгаанууд ер нь явагддаг гэсэн үг. Мгм. Тэгээ нэг эсийн ихэр дээр яагаад авж байгаа вэ гэхээр нэг эсээс үүсэж байгаа учраас нөгөө гений мэдээлэл нь хамгийн ойрхон. Тэгээ Мгм. хамгийн ойрхон учраас тэр хоёр хүний дан чанар хэр ойрхон байна вэ гэдгийг судлахад хамгийн дөхөн болцдог учраас энэ Мгм. талын судалгаанууд тэгж явагддаг гэсэн үг. Мгм. Нэг үндээсээ ихрүүд илүү адилхан байж таардаг те. Тий. Хоёр үндээсээ ихрүүд бол илүү өөр арай жоохон өөр ч юм уу. Одоо хүйсэн хүртэл өөр Мгм. те. Хүйсэн хүртэл өөрөж болдог. Одоо ийм байж болох уу? Хэрвээ үнэхээр одоо барууны ч юм уу хүүхдийг Монголд авчираад бүр багаас нь өсөглөө гэж бодоход ялгаа хэрвээ гарч ийн гэвэл тэр бүр биологийн суурьтай анханасаа ялгаа байсан гэсэн үг үү? Одоо сэтгүүн чадвар Тийм чадамж тийм. ялгаатай. Одоо нэг одоо нөхцөл нь шалтгаан гэх юм уу. За хоёр тэгээд тухайн хүүхэд чинь одоо гадна төрхөөр өөр учраас багаасаа сургуулийн хүүхдүүд хүрээлэл нь хэрхэн харьцаж байгаагаас шууд хамаарна гэсэн үг л дээ. Тухайн Аа. хүүхдээ ингээ онцгойлж хараад ивэл тухайн ийм харилцсан тусдаа гэдэг мэдрэмжийг авах боломжтой гэсэн үг. Яг л царай нь өөр байгаа даа шүү дээ. Мгм. Өөр харьцаад ирэх юм бол бас яг юм уусахгүй тийм гадна би энэ тэр хүн биш гэдгээр мэдрэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг хэдий яг Монголд өссөн ч гэсэн яг Монгол хөгжийг энгийнээр явж өссөн үү гэдэг нь олон шалтгаанууд бас хамааралтай болчихж байгаа гэсэн үг. Тэгээ Мгм. нийгмийн шинжилгээ ухааны ч бас нөгөө сул тал гэмээр амар олон юм нөлөөлөл ихтэй. Мгм. Гэр бүлийн нөлөөлөл, сургууль орчмын нөлөөлөл те. Мгм. Одоо багшийн нөлөөлөл, үе тэнгийнхний нөлөөлөл гэл ингээл маш олон нөлөөлөл донд амьдарч байгаа учраас яг аль нөлөөлөл нь илүү вэ гэдгийг барихад хэцүү. Тэр тийм болохоор одоо энэ нөгөө үндсэн сайенсаасаа Мгм. яг математикс гэдэг биологийн шинжилгээ ухаануудаас, химийн шинжилгээ ухаануудаас ялгаатай нь тэр байгаад байдаг. Хэцүү гэх юм уу? Мгм. Мгм. Одоо бүр барууны За соёл болон тий. зүүнний соёл гэж ерөөдөө ярихаас өмнө бүр зүүнний буюу одоо энэ дорны улсууд дотроо хүртэл өөр байгаа дээ шүү дээ. Бүр хүмүүжүүлэх арга нь хүртэл өөр. Монгол Солонгос Тий. гэхэд бүр шал өөр байж байгаа жишээ нь. Тийм тийм. Монгол хүн За ерөөдөө ямар зан чанараараа бусад орны соёлоос ялгардсан бол за, тэрэн дээр бол үндсэндээ яг бас юм хийгдсэн судалгаанууд одоогоор бас их цөөхөн байгаа гэх юм уу? Хийгдэх аа, ёстой нэг суурь судалгаануудад орчиж байгаа. яг го Тэгээ таних эдгээр судалгааг ерөөдөө харахад ингээд тийм ажиглахад ажиглахад уу? За тийм энэ бас яг хэцүү. Энэ ч бас нэг тийм. тим гэж хэлж. Бас Тэгэхээр сая нэг гоё жишээ яригтай гэх юм уу? гоё жишээ ярьлаа шүү дээ нөгөө энэтхэгийн нөгөө хөрмлөх ёслол гэдэг тийм Монголын Аа тийм тийм. ёслол гэдэг тэр Аа бас тийм гоё тийм. жишээ байсан л та. Тийм Аа тийм тийм. Тэрэн дээр бол монголчууд ингээ шал өөр болчихж байгаа юм тийм. тийм. Тэгээ монголчууд ч юм бүрэг чимхий те. Тэгээ юм одоо ингээ халж малахаараа юм ярьдаг ч юм уу. Заавал Мгм.
тийм өдөөгч хэрэгтэй байдаг. Одоо бүр одоо монголчууд миний хувьд бол монголчуудын сэтгүүнд хамгийн их нөлөөлдөг зүйл бол энэ хүмүүжүүлэх арга. За тэр дундаа ингээд ардын одоо аман одоо уламжлалт гэх юм уу да. Одоо энэ зүүрц зүг. Аха. Тийм. Мгм. Зүүрц зүг энэ өвгнүүд бүр амар хүнд нөлөөлдөг юм шиг надад санагддаг байхгүй юу? Аха. Одоо жишээ нь Тэд нар дээр бол аха. За. нанчилдаангүй найр гэж байхгүй гэж ах жишээ нэ тий. Одоо нэг үгээр Аха. ингээл ерөөхдөө бол илэрхийлчихэж байгаа байхгүй юу? Ингээд найр гэдэг зүйлийг тий. Мгм. Тийм. Тэгэл одоо нэртний одоо амын яриа зохиол тууж одоо үлгэр доомог хэрхэн нөлөөлж ийн вэ гэдэг тэр ингээ бас юм салбар дундаа шинжтэйгээр судлахаар болчихж байгаа юм уу? Мгм. Одоо ингээ нөгөө судалгааны салбарууд нарийсах тусмаа хязгаарлагдаж эхэлдэг. За Мгм. тэгээд ерөнхий байх тусмаа юу болчихж байгаа гэсэн үг. Олон салбарыг хамрах тусмаа ерөнхий болоод ирдэг. Мгм. Тэгэхээр яг нь бүх юм судалгааны салбарын өөрийн арга барилтай. Арга барилынхаа хүрээнд судалдаг. Мгм. Тэгэхээр хүмүүс нөгөө тэрийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээ бас яг энэ аман яриа гэдэг хэрхэн хүнд нөлөөлж байна. За энэ Мгм. үлгэр домгууд одоо монголчуудын сэтгэлийг хэрхэн нөлөөлж байна гэдэг яг энийг судлал одоо маш олон салбарын хамарсан нэг судлах том болж байгаа гэсэн. Утга зохиол судал, Мгм. антрополог, сэтгэл судлал. Тэгээ энэ төр дээр бас яг нэг судалгаа хийгдэхэд Монголд юу дутмаг байгаа гэхээр одоо арга зүйнүүд хоорондоо нэгдэх зэрэг зүйлсүүдийг дутмаг байгаад байгаа нь харагдаж байгаа гэсэн. Арга зүйн хувьд за тэгээд Мгм. тэрний одоо менежмент буюу хоорондоо хамтарч судалгаа хийх зүйлсүүд их дутмаг. Одоо бидэрт бол судалгааны хувьд их маш их дата өгөгдлүүд байгаа гэж хэлж болно юм соёлын шинжтэй. Мгм. Мгм. За одоо жишээ нь жангар мангар гэдэг ч юм уу те. Мгм. За тэгээ баатарлаг төлс гэдэг ч юм уу. Одоо маш олон дүүлгэр домгуудын шинжтэй амын яриагаар дамжиж ирсэн зүйл одоо туйл хайлах гэх мэт маш олон юм соёлын хүүхдийг хүмүүжүүлэх за тэнд Мгм. ухаарлын шинжтэй зүйлс одоо амьдралын мөн чанарыг илтгэсэн зүйлс маш ихээр байгаа. Тэгэхээр Мгм. дата бааз судлагдах нь байгаа гэсэн үг. За энийг одоо яаж холбох вэ? Мгм. Гаргаж ирэх вэ гэдэг нь одоо судлаач миний харж байгаа хувьд бол дараагийн алхам болчихж байгаа гэсэн үг. Мгм. Тэгээ одоо нөгөө одоо сэтгэл зүйн онцлогт тохирсон одоо тестүүд гэдэг зүйл байна шүү дээ. Мгм. Одоо гадаадын тестүүд Монголд яг бүрэн хүргэж чадчих уу, чадахгүй байна уу ч За юм уу те. наач ястай их чухал асуудалтай бас. Тэгээ үүнтэй бас ингээл холбогдоол ороод ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр яг сэтгэл зүйн салбараараа бол ингээд маш олон хүнээс аваад нөгөө найдвар тохирол шинжийг хараад, шалгаад, за Мгм. орчуулгыг нэгтлээд за дахиад 5 жилийн дараа үзээд яг энэ таарч гинүү гэдгийг харж иж ингээ бүр юм адаптац буюу те адапташн нутагшуулах Мгм. гэдэг зүйл Мгм. явагдаад шүү дээ процессор явуул. Мгм. Гэтэ тэр нь бас яг бас яг яригтай л байгаад байгаа юм л та. Мгм. За тийм соёлын шинжтэй антропологийн судалгаанууд хэрхэн явагддаг гэхээр эхлээд судалгаа үндсэн юм энгийн асуултууд давдаг. Мгм. За тэгээд англиас орчуулгыг монгол руу орчуулж байгаа байхгүй юу? Мгм. Англиас монгол руу орчууллаа. За энэ дээр бол ингээд жоохон монгол руу хөрвүүлээд хүмүүст ойлгомжтой болголоо. За дараа нь гуравдугаарт хүмүүсээс авлаа. Тэгээ санал зөвлөмж сонслоо. Аль хэсэг нь ойлгомжгүй байна, аль хэсэг нь ойлгомжтой байна Мгм. гэд дутуу хэсгийг нөхлөө. Тэгээ ахиц асуурлаа хүнээр хянууллаа. За одоо монгол хэл зүйн хувьд сайн чи монгол хэлний багш ч юм уу те тухайн салбарын мэдлэгтэй хүнээр асуулгалаа. Мгм. Тэгжиж яг гадаадын одоо соёлын судалгаанууд Монголд авах гэсэн үг. Мгм. Тэгээ би яг тэр дээр нь одоо шинэ ажиллаж исэн. Мгм. Тэгэхээр нөгөө ингээд арга барил болгон өөр байгаа. Мгм. Тэгээ үүн дээр ингээд хэл зүйн бас юунууд хязгаарлалтууд бас гарч ирдэг. Тэгээ түүнийг давах аргууд бол бас байдгаа гэсэн үг. Тэгээ Мгм. өмнө хэлжсэн одоо монгол хүний хүүхдийн хүмүүжлэлт нөлөөлөх тэр дээр бол эхлээд ийм үе шаттай судалгаанууд бас их хэрэгтэй. Мгм. Одоо бүх улс орондоос ийм баатарлаг төлс байгаа. Мгм. Одоо жангар дээр чинь хэдэн мянган мөрт шүлгэлсэн байдаг те. Одоо Мгм. баатарлаг төлсөө дандаа шүлгэлж бичигддэг. Тэнгуут Одиссей ч юм уу Грекийн зохиолууд дээр бас яг юм хэдэн 10,000 юм шүлгэлсэн мөртүүд байдаг. За одоо энтэгт индуизмын Ведийн одоо судар гэж ярьдаг. Тэн дээр бас 10,000
Өчигдөр 100,000 мөрт ч юм шүлэглэлсэн мөртүүд байдаг. Тэгээд ийм Мгм. төстэй шинжүүд яг байдаг л да. Тэгээ бүгд яг адилхан юм шүлэглэсэн магтан дуусан хэлбэртэй бичигдсэн байдаг гэл Мгм. сонирхолтой адилхан зүйлсүүд ирнэх байдаг гэсэн үг. Мгм. Соёлын сэтгэл судлал ерөөхдөө дотроо салбар чиглэлүүдээр хуваагддаг уу? Салбар чиглэлээр яг үндсэндээ соёлынхоо явж байгаа. Тэгээд дотроо бол яг одоо хүний одоо thinking pattern бодох одоо дүр заагвар те. Одоо сэтгэх Мгм. заагвар. За тэгээд сэтгэл хөдлөлийн хувьд ямар байна? Тэгээд Мгм. үйлдэлийн хувьд ямар байна гэх мэтчлэн ингээ ялгаануудыг судлаад ер нь явцдгаа гэсэн үг. За Мгм. тэгээ нөгөө individualistic коллектив юу гэдэг лээ? Коллективистик тий. Тэг коллективистик эдрээ судлаа явуулчихдаг гэсэн. Аа. Соёл гэхээр бол одоо бүр маш том макро түвшний зүйл байгаа байхгүй. Энэ том зүйлийг ерөөхдөө судлахын тулд Аа. тодорхой ингээд чиглэл барьж явдаг байх л та магадгүй. Одоо жишээ нь Аа. одоо Монгол хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бусад орныхоос юугаар ялгаатай юм бэ гэдэг ч юм уу. Одоо юм соёл хоорондын судалгаа гэж байгаа тий. Аа. Соёл хоорондын судалгааны онцлог нь яг юу гэдэг юм бол тэн дээр одоо маш олон одоо зөвлөлт гарч ирэх байх л гэж ерөөхдөө Аа. бодож байна л да. За их гоё асуултаа. За энэ дээр бол за 2020 оноос хойш яг энэ төрлийн яг судалгаанууд дээр ажиллаж исэн. Аа. За жишээ нь одоо ёс суртахууны тухай судалгаа юм л да монголчуудын. За Аа. тэгээд тэрний яг нэг Монгол дахь дата цуглуулалтын дээр нь туслах судалгаачаар ажиллаж исэн. Тэгээд Аа. үндсэн судалгааны зорилго нь бол яг ёс суртахуун буюу morality-г Хятадд за баруунд Европт юу гэж үзэж байна. За тэгээ хоорондоо ямар ялгаатай байна гэдгийг чинь яг судалсан баг. Аа. За үүн дээр ийм тод томроо ялгаа илэрч байгаа юм л да. За тэгээ хятадуудын хувьд ёс суртахуунлаг за тэгээ ёс суртахуунгүй үйлдэлүүд нь юу вэ гэж ч одоо жагсаан бичүүлэхэд бол одоо хог хаях ч гэдэм үү. Тэ гудамжинд ойрлох хүмүүсийг сатааруулах, гудамжинд шүлсээ яах ч юм уу юм Аа. одоо юу гэдэг лээ нэг чинь. Тийм одоо боловсон бус үйлдэлүүдийг ёс суртахуунгүй гэж үзэж байгаа гэсэн. За Вандализм. тэгсэн чинь тийм Америкчууд одоо баруунчууд юу гэж үзсэн бэ гэхээр ямар үйлдэл ёс суртахуунгүй жишээ нь байх вэ гэсэн чинь хүн алах гэдэг ч юм уу тийм юм экстрим Экстрим хитийн бол төлөвтэй хэлсэн. зүйлсүүдийг тийм дурдж байгаа гэсэн үг. За Аа. тэгсэн чинь монголчууд юу гэж үзэж байгаа нөхөр яг ёс суртахуун гэж юу вэ гэхээр хүндлэл гэдэг одоо ойлголт хамгийн их давтагдж байгаа хамгийн их хүмүүс одоо ярилцлаганд өгсөн за тестийн аргаар өгсөн Аа. үндэслээд судалгааны үр дүн тест дээр үндэслэхэд хүндлэл гэдэг зүйлийг хамгийн их дурдсан баг. Тэгээд ямар Аа. зүйл нь ёс суртахуунгүй үйлдэл гэсэн чинь хүнлэг бос, хүн чанаргүй, хүндлэлгүй гэх мэт юм үгсийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс хүн одоо ёс суртахуун гэдэг юу гэж үздэг юм гэдгийг ингээл тод жишээ ялгарлан шууд гарч ирж байгаа гэсэн үг. Тэр Аа. мэтчлийн судалгаанууд бол маш их хийгдэх хэрэгтэй байгаа. Суурь судалгаа бол Монголд маш их дутмаг байгаа гэсэн. Тэр Аа. Монгол хүний өөрийн үнэлэмж бусад орныхоос ямар ялгаатай байна гэдэг ч юм уу те. Аа. Гээл ингээд судалгаанууд явагдаж байгаа гэсэн. Ингэж ер нь энэ мэтчил явагддаг. Тэгээ арга зүйн хувьд яаж явагддаг вэ гэхээр яг юм Аа. соёлын судалгаанууд эхлээд энэ ажиглалт явагдана. Аа. Ажиглана. За тэгээд одоо нээлттэй асуултууд авдаг гэсэн. Аа. Тэгээ нээлттэй асуултууд хүмүүс ярилцлага авч яагаад одоо юуны талаар ч юм уу. Тэгээ суртахууны талаар ярилцлага авч яагаад те Аа. хүмүүс ярианда гой гой зүйлсийг нэмж дурддаг гэсэн үг. За тэгээ яриан дээр нь тулгуурлаад тесттэй боловсруулад ярилцлагын арга боловсруулад тэгээд эндээс нь мэдээлэл аваад цуглуулад дүн шинжилгээ хийгээд тэгээд судалгаанууд дээр нь гардаг. Тэгээд тухайн улсуудтай харьцуулдаг гэж үзэж байна. Аа. За тэгээ бүр сонин нь бол зарим газар одоо чинь хотын одоо Монгол дотор шүү дээ тэгвэл хотынх за одоо хөдөөнийх ч юм уу те Аа. хөдөөний айлуудын за хотод байгаа айлуудын хүмүүсийн үжил бодол чинь ялгаатай гарах жишээний ч юм уу тийм дотроо хүртэл тийм ялгаатай ер нь бол байж болдог. Соёл хоорондын гэхээр ер нь бол заавал улс хооронд биш зүгээр улс дотроо ч бас байж болох нь шүү дээ. Тий. Аа. Одоо соёл хоорондын судалгаанд хамгийн их ер нь тулгардаг асуудал юу юм бол
За мэдээж хамгийн ихэнд бол хэлний асуудал мэдээж гарч ирэх байх гэж бодож байна. Тийм. Ааха. Юу хамгийн их түгээмэл тулгардаг асуудал юу вэ тийм бол? Аа. За асуудлуудын өстой сайн мэдэхгүй л байна. Аа. Тий. Яг асуудал гэхээс илүү одоо энэ хийх хэрэгтэй зөндөө зүйлс байгаа. За Аа. асуудал гэхээс илүү одоо яг хүндрэл учруулж болцсохгүй гэдэг нэг арга зүйн хүрээнд хязгаарлагдах ч юм уу. Аа. Тиймэрхүү зүйлс байгаа гэсэн үг. Яг хангалттай арга зүгээрээ судлаад хангалттай мэдээлэл Аа. гаргаж ирэх боломж өгч юм уу. Одоо тестийн аргын бас одоо тоон судалгааны сул тал нь яг хүний нөгөө доторх байгаа мэдлэгийг нэг Аа. дотоод үннийг бас гаргаж ирэхгүй байх боломжтой гэдэг тиймэрхүү Аа. нцаалтууд их байдаг. Тийм болохоор нөгөө чанарын судалгааг дандаа хавсалт болгож явуулдаг. Тэрнүүд ярилцлагын арга ч юм уу. Аа. Тэгэхээр дутуу үлдэх бас боломжтой. Аа. Тиймэрхүү зүйлсэл байгаа гэсэн үг. Соёл гэдэг нь ерөөхдөө бол тогтвортой тэгтээ динамик хөдөлгөөнтэй зүйл тийм ээ. Байнгын хувьсаж өөрчлөгдөж идэг. Аа. Аа. Энэ дундаа сошиал орчин гэдэг зүйл одоо хүмүүсийн одоо суурь соёлыг одоо нэлийн өөрчилдөг. Маш амархан, хурдан олон удаа тийм ээ өөрчилдөг юм шиг санагддаг л та. Тэгээ сошиал Аа. орчин ер нь хүний бидний ерөөхдөө соёлд хэм маягт хэр нөлөөлж байгаа бол? Аа. За энэ бол яг ялч нөлөөлж байгаа шүү дээ. Одоо багасаа л одоо барууны хүүхэлтэй кино үзэж өссөн болохоор яг одоо Аа. тэр төрлийн тэндээс ирсэн хүмүүстэй одоо ингээд шууд уулзахад ямар ч асуудалгүй байдаг ч гэдэм үү те. Аа. Тэгээ одоо ингээд гадаад орноор аялахад жишээ нь багасаа гадаад төрлийн юм үзсэн. За тэгэл интернет орчноор тэрээр аялж байгаа хүмүүсийн блог үзсэн. Тухайн улсын ямар нэг хүнийг таньдаг болсон учраас ингээд ирээд амьдрахад жишээ нь ямар ч асуудалгүй байдаг ч юм уу. Дасан зохицох чадварт бас нөлөөлж байгаа. Аа. Сайн талаараа за нөгөө муу талаараа бол яг хитрхи их expectation буюу хүндэр хүлээлт үүсдэг ч юм уу. Тэ нэг сошиал хитрхи гоё юм үзсээр хагаад эсвэл нэг муухай юм үзсээр хагаад тухайн улсын талаар буруу бодолтой байдаг ч юм уу те. Ерөөхдөө Одоо нэг шүүлтүүргүй бас хэвлэл мэдээлэл чи тийм шүүлтүүргүй тий шүүлтэргүй хэлж байна тийм ээ. тий хэвлэл мэдээлэл бас яг нэг талыг барьсан тий Аа. мэдээлэл өгдөг болохоор бид нар хаяада бас тухайн улсын талаар яг жинхэнэ мэдээлэл мэдлэгтэй байдгүй гэсэн үг. Аа. За дараагийн асуулт маань болохоор ингэж байгаа. Энэтхэгээр ер нь хизээ явлаа? Хоёрод удаа 5 сар л болж 5 сар болж байгаа. За энэ хугацаанд ерөөхдөө 8-аас 7 сар дэмжсэн гэсэн үг. хизээнээс хичээл нь орж эхэлсэн бай. 8 сараас 8 сараас. Тэгэхээр энэ хугацаанд бас тодорхой хугацаанд ерөөхдөө аялсан гэсэн үг үү? тий энэ тэнэгөр явсан. Зөв зөв. Ингэж ажиллаж байхдаа ерөөхдөө бол олж мэдсэн мэдээлэл байгаа болов монголчуудтай харьцуулахад ч юм уу энээтхийн ерөөхдөө соёл ер нь хэр өөр юм бэ? Тий нөгөө эхлээ хормонд өргөдөлтөө ихний аяллаа яж байгаа том аяллаа. Ааха. За хоёрт нь болохоор би яг нэг ангийнхаа хүүхэдтэй яг төрс нот төрөнд явсан. Хамгийн зүүн захад очисон гэх юм яг хятад Аа. энтэг хоёрын хил дээр. Аа. За тэгээ энд Монгол дотроо бол ингээл бас олон ястангууд хоорондоо бас ялгаатай байдаг шүү дээ. Аа. Эндээс зарим нэг ялгааг бас мэдэрч болдог. Тэгвэл энд бол бүр төрөл бүрийн одоо бас хүмүүс байдаг гэх юм уу? Одоо бүр хамгийн энгийн жишээ нь одоо моёст ороход л нэгдүгээр курстэй ингээл бүх аймагаас хүүхдүүд ирсэн янз янзын л ингээл бужигнжид ш төрөл төрлийн зан харшинтай тий. Аа. Тухайн нутгийн онцлог нь шингэсэн ч юм уу. Тийм байдаг бол манай мастрын хичээл бас яг тийм. Тэгж бас том улс шүү дээ. Бүх талаас нь ирсэн. Тэнгүүт бараг яг энэ дотор амар олон хэлтэй. Тэнгүүт бараг нэгтгэж байгаа хэл нь өөрөө англи хэл болчихж байгаа гэсэн. Аа. Бүгд нэг юм өөр аялахтай, өөр юм үндсэн хэлтэй болоо явчихж байгаа. За энэ ингээ холдоод ирэхээс хацуу. Аа. За тэгээ нэг найзынхаа гэрэл рүү очисон. Тэр болохоор одоо тийм баг ястан гэх юм уу tribal одоо юутай язгуур үндэстэй. Тэгээ тухайн одоо Идүмишми гэдэг нэртэй одоо tribe байгаа хгүй одоо монголоор халах одоо буржхан гэдэг ч юм шиг те. Аа. Тэр Угсаатны төрлийн хүмүүс нь 30 мянга тэгээ угсаатны бүлэг гэхээр бас арай том болчих юм. Тэгээ энэ яг нь антропологийн эрхлүүд бас их хэцүү. Тэр нь овог маягийн. Тэгээ бас арай жоохон том. Тэгээ үндэстэн биш.
За угсаатны бүлэг бас байж болох юм. Мгм. Тэгээд тэр хүмүүс 30 мянган л байгаа байхгүй. Мгм. Яг хамгийн зүүн буулганд амьдардаг. Тэгээ ер нь ийм газар зүй хувьд том том улсуудын хөлийн заагууд дээр юм жижиг бага ястай юм tribal улс аймаг хүмүүс их байдаг. За тэгээ энэ хүмүүсийн origin болохоор юм энэ юунаас төвдөөс нүүдэлж ирсэн хүмүүс байгаа байхгүй. Бүр Мгм. 500 600 мянган жилийн өмнө. За тэгээд энтгээр яг ярьдаг ч гэсэн яг үндсэн улсынхаа системд ороо энтгээр ярьж байгаа гэсэн амьдрах хэм маяг соёл өөрийнх нь үндсэн хэл хувцаслалт итгэл үнэмшил бүгд өөр байгаа гэх юм уу? Хооллох соёл. За Мгм. байраас байр дайж амьдралаас нь ахуулаад тэнгууд тэр нь өөрөө шууд ертөнцийг үүсэх үзэлт нь тэр соёлын ертөнцийг үүсэх үзэлт нь за emotional well-being за psychological well-being одоо яригадаад байгаа сэтгэл зүйн сайн сайхан байдалд нь за тэг яд шаргалын хэмжүүрт нь хүртэл нөлөөлөх боломжтой гэсэн үг. За үүний одоо тод жишээнүүдийг харъя л та. Мгм. За энэ одоо хүмүүс нь бол илүү юм тийм бөө одоо шүтлэгтэй тий. Мгм. За тэг өөрийнх нь хэл нь бол яг бичгийн хэл байхгүй тэг ярианы хэл нь л уламжлагдаад үлдсэн. За Мгм. тэгээд яг юм дундад одоо далайн эргийн эргээр байдаг улсууд шиг юм хулсан байшинд амьдардаг. За Мгм. тэгээд дахианы мах, шувууны мах, үхрийн мах эдэр иддэг байгаа байхгүй. Тэгээд Мгм. газар тариалан эрхэлдэг аж ахуйд. За тэгээд наад царайтай, төвд хятадчуу царайтай жижигхэн биетэй уул дагаж амьдардаг болохоор амхан гэтэ шилхэвний булчин зузаан гэх онцлогуд байна. За Мгм. сэтгэл зүйн хувьд ороод ирэхээр тийм их өглөгч болоод ирж байгаа. Яг юм олон одоо зочдодоо ч өглөгч. За тэгээ өөрийнхөө хүмүүст ч өглөгч байгаа. Тэгээ энэ Мгм. дэр бас нөгөө а одоо олонх дунд юм баг тоогоороо байгаа үнд одоо юунод угсаатны бүлгүүд ив нэгдлээс өндөртэй байдаг нь харагдаж байгаа. Дотооддоо өөрсдөндөө хив нэгдэл сайтай. Бие биенийгээ бүгд таньдаг. Одоо манайхан шиг юм хамаатан садангийн ёс их сайтай. Ааха. Нэгнийхаараа ороод чөлөөтэй сайхан хоол цай идэл одоо сүйтэй цай өгдөг шүү. Тэнд бол арай өөр цай өгдөг нэг их цай. Мгм. Тэгэл хоол өгвөл явцдаг гэсэн. Тэгэхээр юм цөөхөлөө учраас ив нэгдлийг сайтай. Тэгээ дайлж цайлдаг тийм өгөөмөр зантай баг. Мгм. За тэгээд үүний дараагаар болохоор ямар хүнийг юм одоо мундаг ир гэдэг вэ те? Мгм. Ямар хүнийг юм сайн хүн бэ гэдэг шалгуурын тухай одоо асууж л байгаа юм л та. Энд зүгээр ингээд явж явах та бас давхар Мгм. судалгаа хийгээд байгаа байхгүй. Мгм. Тэгсэн чинь аль болох тийм олон үхэр тухайн арай нэг өөр үхэр байгаа. Митүн гэдэг тухайн одоо уг аймгийнх нь яг гаршуулсан үхэр гэх юм уу? Мгм. Тэр үхэр хэр их тоотой одоо эзэмшин өөрийнх нь байна. Тэр чинээгээр тухайн айлын тухайн хүний нэр хүнд өндөр байна гэж байгаа Мгм. юм. Том газар эзэснээрээ биш те. Тэр олон үхэртэй байх нь бараг илүү тийм Мгм. одоо бахархмаар зүйл болчих жоох шүү дээ. Одоо монголчууд Мгм. дайнд яваад ирсэн, дээрүүд дайнд яваад ирсэн одоо амиа зорьсон байдаг ч юм ухаантай хүнийг тийм айдол эрэхтэй удирдах чадвартай хүнийг айдол эрэхтэй болгодог бол гэж жишээ нь бодоход энд болохоор олон тийм үхэр эзэмшсэн эр хүнийг одоо хамгийн өндөрт үзэх жишээ нь. Тэр нь нөгөө ингээм амьдралынхаа үнц нь болцсон байгаа байхгүй. Тэгээ Мгм. 80-тай хөшүүнээс асуусан чинь одоо нэг 200 үхэртэй олон доо гэж байгаа байхгүй. Мгм. Тэгээд тэр үхрээ ингээ бүгдийг нь алаад одоо нөгөө айлуудаар тарааж өгдөг гэж байгаа. Мгм. Тэгэхээр нөгөө энэ бүр юм уламжлагтаад ирсэн. Бүр 400 500 жилийн өмнөөс уламжлагтаад ирсэн нэг юм хэмжүүр байгаа даа шүү дээ. Мгм. Тэгэхээр тэр нь уламжлагтаад ирсэн. Тэр нь ингээ бүр тухайн хүний зориг болцсон. Тэгээд тухайн хүрээлэл тухайн бүлгийн хүмүүст юм хүлээн зөвшөөрөгдөх тийм хэмжүүр болчихж байгаа гэсэн үг. За Монголд бол жишээ нэг юм гоё сайхан одоо бүх үйдэг ч юм уу те. За эсвэл юм эрдэм мэдлэгтэй боловсралтай гадаад сурж исэн ч юм уу. За ингээ өөрөө авч явж чаддаг хүн бол юм да хотод тухайн хүндлэгдчихвэл за арай өөр Монголын хэсэг бүлэгт бол юм одоо сайхан бүхтэй жудагтай бүхийг их хүндэлдэг. За юм айдол дүр гэж хардаг ч юм уу те. Мгм. Гэх мэт ингээ хүмүүсийн үнэлэмж нь хүртэл юм соёлоос хамаарат өөр болчихж байгаа шүү. Тэгээ энэд бүгд нөгөө нэг соёлын одоо соёлоор хүмүүжсэн учраас бүгд энийгээ хүлээн зөвшөөрж байгаа гэх юм уу? Мгм. Тэгээ бид ч одоо ингээ нөгөө
даяар шигтаад олон соёлууд холилдоод ирэнгүүт яг жинхэнэ Монгол эр хүн гэж хэмбэ те. Мгм. Ямар хүнийг яг жинхэнэ гоё айдиал одоо буюу юм хамгийн гоё дүр үлгэр жишээч дүр вэ гэдэг нь өөрөө нэг тодорхойг болчихж байгаа гэсэн. Тэгээ монголчуудын дата өгөгдөл нь их байгаа ч гэсэн би тэгэд одоо үнэт монгол хүний үнэт зүйл за ямар хүнийг сайн ямар хүнийг муу гэдэг судалгаанууд бас хийгдэх хэрэгтэй байгаа нь үүнээс харагдаж байгаа гэсэн. Маш юм Мгм. холилдсон байгаад байгаа. Тэгээ бас нэг дараагийн сонирхолтой жишээ нь одоо тэр 80 настай өвөө чинь 3 их нэртэй гэж байгаа байхгүй. Хм. Тэгвэл энэ чинь сонсонгот ямар сонсогдож байна. Тэгээ би бол гайхал юм байна. Яг хаа иймэрхүү улсууд нөгөө байдаг л да нөгөө гэр бүл Тий, тогтолцоо нь арай өөр тийм ээ. Одоо их нэртэй тий, байхыг зөвшөөрдөг гэд одоо шашнаар хүртэл одоо ялгаатай байдаг шүү дээ. Исламын шашинтай зарим улсууд тий, тийм олон их нэртэй байж болдог ч гэдэг юм уу. Эмэгтэй хүний нэр хүнд арай муу байдаг ч гэдэг юм уу тий. Ер нь ялгаа их тий. харагддаг л та. Хоёлаас Тэгвэл тэгээд хамааран 3 их шашнаас нэртэй ямар хамаарат. тий ямар завхаа ингэж бодож байгаа тэнд бол ингэ энгийн үзэгдэл байх жишээ нэ тий. Ааха. Одоо чинь би ингээл монголчууд ч нөгөө хөлн дээр гიშгч гар барьдсан шүү дээ. Тэгэл би ингээ гараас харваагаад тэнгүүт нөгөөд чи гайхаал те өө яана гэх. Тэгэл дандаа тайлбарлаж байгаа хөө бүгдэнд нь монгол хүн ингээ гიშгчээр гар барихгүй сэтгэл амарддаг юм аа гэл те. Тэгээ нөгөө санаандгүй юм чи ингээд тэр хэд бол ингээ гიშгчэл ингээл толгой төхөөл явчихдаг байхгүй. Бүр тоохгүй ч юм уу те. Мгм. Тэгэл нэг юм одоо чинь ислам охин байгаа байхгүй. Ислам шишинтэй, далайн шишинтэй. Тэгээ би Мгм. нөгөө хөлн дээр гიშгч гар барих гэсэн чи нөгөө эрэгтэй хүнтэй гар барьдаггүй ч юм уу те. Мгм. Эхэндээ би нөгөө ингээд гар өрсөнгүүгээ сонир мэдрэмжтэй болж ирсэн нөө. Надаас ч ирэхэд байгаа юм бахта айцсан болов гэж бодонгууд дараа нь асуусан чи нөгөө эмэгтэй хүн хамаагүй эрэгтэй хүнтэй гар өрдгөө тий. Гэл Мгм. ингээд юм сонирхолтой зарим нэг соёлд хүлээн зөвшөөрөгддөг зүйл зарим нэг соёлд хүлээн зөвшөөрөгддөг тий. Мгм. Гэх мэтчлээ ингээд одоо маш өрөө өрөөний судлагдах хүнтэй Мгм. Тэр нөгөө хөл дээр болоод гიშгчүүд ирж байгаа яа юм шиг. харахгүй монголчуудын их сонирхолтой онцлог л да тий соёлын онцлог л да. Одоо нөгөө Тийм бүр би бодохдоо Инстаграм дээр хүртэл рил явж ирсэн шүү тий мөн чанар нь өмнө байдгүй нөгөө оршихуй нь өмнө нь байдгүй гэдэг шиг нөгөө эхлээд нөгөө гар барих нь яг утга учиртай байсан уу гэдэг дээр би бас сая эргэлздэг байхгүй. Энэ гар барих гэдэг зүйл энэ хаанаас яг гараад ирчих хүнийг хөл дээр гიშгчээд зүгээр л яг ийм дээ. зан үйл нь эхлээд бий болцсон уу эсвэл дараа нь бид нэр гой гой утга оноо уу гэдэг нь бас их сонирхолтой. Одоо би ингээд Facebook-ийн тийм коммент уншижлаасан л та. Наа чи монголчууд ингээд хүний хөл дээр гიშгчгээд ерөөдөө бүдүүлэн үйлдэл гэж үздэг учраас ингэж нөхөрсгөөр ингэж гар барьдгаа. Одоо би ч ямтай ямар ч дайсагнасан шинж байхгүй гэж бүр зарим нь бүр ингэж тайлбарлаж байгаа. Миний гаранд хутга байхгүй, ямар нэгэн зэвсэг байхгүй гэдгээ ерөөдөө илэрхийлж байгаа. Би ч ямтай дайсагнасан шинж үзүүлээгүй гэдгээ Аа. илэрхийлж тэгэж гараа үзүүлж гар барьдгаа гэдэг бас тэгэж тайлбарлаж байсан. Гэхдээ тэр нь яг үнэн зөв тайлбар нь нөгөө яг Аа. тий тэр тайлбар яг тухайн үйлдэлтэй яг таарч байгаа юу эсвэл тэр үйлдэлийн дараа нь ингэж тайлбарлахаар тийм тайлбар гарч ирсэн үү ч гэдэг юм уу. Тэн дээрээс яас эргэц тийм бас их сонирхолтой л Наа чи ямар гоё асуулт байна. Наа чи их гоё асуулт байна. Энэ дээр яг ийм болоод байгаа юм шиг байна. Миний ажиллаж байгаа. Өмнө нь утга өгөөд юм утга учиртай цогцолтой аа шүү дээ. аа Тэ одоо жишээ нь хэдүүлээ эдийн цагаан төрхтэй ингээд юунд нь суурьнд нь хүрдэг те. мгм Тэмүүт энэ чи өмнө нь болохоор ингээд бэлэгдэлтэй бэлэгдлийн шинжтэй олон зуун жилийн юм туршлагатай үндэслээд үүсчихэж байгаа. Хүн болгоны өмнө чанараа шалтгааныг мэдж байгаа. мгм Тэмүүт уламжлагдаад ирэнгүүт нөгөө механикаар хийсээр байгаад яагаад хийгээд байгаа мэдэхгүй. Тэг мгм заримдаа аав ээж нар ч мэдэхгүй болоод ирэнгүүт тухайн одоо зан үйл за энэ хөө зан үйл гэдэг нөгөө behavior биш ritual маань өөрөө утгагүй санагдаж эхэлж байгаа гэсэн тухайн соёлынхоо хүмүүст. мгм Тэгээд тухайн яагаад хийгээд байгаагаа мэдэхгүй л гэсэн. Орижиныг мэдэхгүй. Тэгээд мөн мгм чанарыг мэдэхгүй учраас хийж байгаа зүйлдээ нэг эргэлзэж эхэлж байгаа гэсэн. мгм одоо нэг А бүр шашны нөгөө мэдрээд ирэнгүүт мгм тийм тэрнийхээ шалтгааныг мэдээд ирэнгүүт яг нөгөө ингээ гоё хийж штэ тэ. Яг гоё ааха аар бариад. ааха Тийм тэгэхээр наач ус их гоё асуулт. Ягаад мгм гэвэл нөгөө хариулт нь байхгүй учраас тэгж эргэлзэх нөгөө нөхцөл нь үүсгэн зайлшгүй гэх юм уу. мгм одоо Тийм бид ялангуяа хэд ч нөгөө тий тийм за ялангуяа. мохор сүсгийн шинжтэй тийм зан үйл нөгөө саяны ясрын ritual маягийн зан үйл дээр ялангуяа залуучууд нэлийн эргэлздэг бүр болж эхлэдэг байгаа л та. Одоо орон Мгм. дотроо нөгөө дуулж болдгоо, гэртээ шүүхэлдэж болдгоо энэ төр гэдэг янз бүрийн Аа.
Тийм одоо мухар сүсгийн шинжтэй зүйл байдаг да. Эндний яг тайлбарыг эцэг ихээсээ асуухаар нөгөө хэд нь яг мэддэггүй те. Яг эднийг нөгөө тайлбарлах хамгийн эцсийн тайлбар нөгөө ээж чинь Аа. нас барна гэдэг л болж таардаг л та. Мгм. Яг Аа энэ яг тэд нар дээр бол бас яг ямар тайлбар хэлэх юм мэдвгүй. Гэхдээ яг нөгөө илүү уламжлалт яг монгол хүний үнэт зүйлстэй нэгдэж байгаа зан үүд нь энэ байна те. Эдгээр бол ингээд жоохон хэрэгцээгүй үе шатахт одоо цаг мгм. өнгөрөх тутамд ингээд хэрэгцээгүй болцсон байна гэдэг дээр бас Мгм. судалгаач ямар нэг юм хийгдэх хэрэгтэй байгаа нь эндээс юу харагдаж байгаа гэсэн үг. Яг хөө энэ Тэнгүүд нөгөө тий би бол нэг бас зүйлийн хитэдсэн шинж харагдаж байгаа юм уу? Бүх юмыг л мухар шусаг гэдэг ч юм уу? ааха тийм яг нөгөө утга анх оноос нь нөгөө бэлэгдэл утга нь байхгүй болоод мартагдаад эхлэхээр мухар зүсэг болоод эхэлж байгаа байхгүй. Бүр тоохоо Тий бэлэгдэж яг мөн байгаа. чанарыг мэдээд ирэхээр шал үр тий. Тийм. Одоо жишээ нь би бол энэ дээр бол яг хоо зарчим хүүхдүүд нөгөө зарчим дисциплин суулгахын тулд тэгдэм болов уу гэж боддог. За нөгөө талаараа бас хүндлэл гэдэг зүйл монголчуудын үнэт зүйл нэлээд чухал байр суурь эзэлдэг учраас бас хүндлэлтэй холбоотой болов уу гэж боддیں۔ Нөгөө хаалган дээрээ суухгүй байх, босгон дээр гიშгэхгүй байх, нөгөө хаалгаа алдлахгүй байх энэ төр гэдэг тий. Одоо багнаас зүгтгүй байх Мгм. гэдэг ч юм уу. Эдгээр нөгөө ерөөдөө хүндлэлтэй бас холбоотой юм болов уу гэж би бас боддог. Холбоотой. Тэр бүр цаашаа дэлгэрэнгүй бас тайлбарууд байгаа л. Би бас тэднийг сайн Тийм. мэддэггүй. Гэхдээ ер нь л бүх хориг цээрс ч юм уу ямар нэгэн уламжлалыг бол бүгдийг ер нь шалтгаантай үүснэ л гэж Тийм. гэдэгт нэтгэдэг тий. Тэгээ хамгийн гол нь одоо нөгөө утгыг нь бас давхар тайлбарлаж авахгүй бол яг ямар зорилготой, ямар шалтгаантай хийгээд байгаа гэдгийг мэдэхгүй болохоор яг эргэлзээд Тий. эхэлж байгаа юм л да. Мартагдаад эхэлж байгаа юм бүр тэр нөгөө Тий. одоо соёлын бас нөгөө ондоошил гэж байгаа да. Соёлын ингээд дархлаа. Мгм, мгм. Одоо тэр нь бас ерөөдөө устдад эхэлж байгаа л нэг хэлбэр юм л да. Ууг нь бидэрт яг ингээ утга Аа учиртай тэг гоё юм байсан. санчлаа. Аха. Өмнөх асуултынхаа нэг хариултыг санчлаа. Аха. Яг соёлын сэтгэл судлал тулгардаг асуудал юу вэ гэвэл монголчууд дээр тулгарч байгаа нь яг энэ их юм уу? Яг нэг тайллууд нь байхгүй ам дамжигдаад ирсэн. Тий. Тэр энэ болохоор маш том ер нь одоо судалгаа гаргахад за бүр цаашлаад юм онол одоо юм систем Мгм. үнэт зүйл систем гаргахад тулгарч Мгм. байгаа асуудал одоо арга зүйн хувьд яаж судлах ивэ одоо хүртэл олохгүй байгаагийн бас нэг тийм юу болдог гэсэн үг. Одоо жишээ нь би Гэтэ одоо ирээдүйд ингээд олно гэдэгт бол сэтгэж байна. монголчууд ягаад хаалга алддаггүй вэ гэж судалгаа явуулъя гэж бодъё л доо. Мгм. Яг тэнгүүд яг үнэн зөв тайлбар Мгм. нь яг юу вэ гэдэг дээр бас асуудал гараад эхэлж байгаа. Яг за нэг Мгм. Энэ Монгол дээр зам бол яг сайн мэдээлэл болохоор би бас мэдэхгүй л юм. тий одоо зан үйлийн гоё гоё номнууд бол байна. Байж болно тийм ээ. А тэн дээрх яг тайлбар нь яг Аа. үнэн мөн эсхийг яг бас хэрхэн мэдэх вэ гэдэгтээ бас асуудал болоод эхэлж байгаа тийм ээ. Аа. Тэр нь бас өмнөх олон дээр үеийн их сурвалжуудаас иш татсан л баг. Тэгэхээр энэ дээр бол ялцчих Тийм. юм. Миний яг нэг мэдээлэл, суур мэдлэг, Аха. мэдээлэл дутмаг учраас бас яг хариулт Мгм. Одоо энэ соёл хөвсөж өөрчлөгддөг, байнгын шинжлэгддэг тийм ээ. За ингэж даяарших нь нэг Аа. бодлын ашигтай, нөгөө талын бас сөрөг үр дагавартай. За таны хувьд ерөөхдөө бол ямар сөрөг үр дагавартай вэ? Ямар ашигтай талтай вэ? Яг судлаач хүн үүднээс хариулах юм бол. Аа. За энэ бас энэ соёлын сэтгэл зүйтэй хамааралтай асуулт мөн хажуугаар нь энэ бол антропологийн асуулт гэх юм уу? Аа. Олон салбарыг бас юм хамарцсан асуулт гэсэн үг. Тэгээ нөгөө Аа. үзэж байгаа хүмүүс маань бас яг хүмүүстэй хэлэхэд те. Аа. Ер нь соёл гэдэг чинь өөр амар том сэдв. Одоо жишээ нь соёлын тодорхойлолт бол ингээд 100 200 тодорхойлолт байдаг гэдэг ч юм уу те. Маш олон Тэгэл тал. ингээд маш өргөн өрөөний учраас хариулт маань бас яг зөвхөн соёлын сэтгэл судлалын үднэс тийм биш ээ гэсэн үг. Тэр юм Аа. салбаруудыг хольж хэлж байгаа хариулт болно гэж ойлгож байна. Аа. За даяарч байгаа нэг давуу тал нь ингээд бүх газар уусаад бүх газар дасан зохицоод мэдээллийн одоо мэдээллийг шингээх чадвар сайжраад, харах өнцгийн чадвар сайжраад, юмсыг ойлгох, сэтгэл зүйн одоо сэтгэн бодох чадвар сайжраад, дасан зохицох чадвар сайжраад Аа. явж байна те сэтгэл зүйн Аа. хувьд. Харин нөгөө сул талын хувьд ондоошил яагаад хэрэгтэй вэ гэхээр ондоошил байхгүй бол нөгөө улс байхгүй болчихно юм уу? Аа. Тэгээ ондоошил байгаа учраас тухайн хүмүүс рүү анхаарж байгаа, тухайн газар руу аялал жуулчд ирж байгаа.
Ондоошил байгаа учраас тэн дээр судалгаа явагдаж байгаа, бүтээл гарч байгаа, онцгойрж байгаа гэдэг ойлголтууд явж байгаа гэсэн үг. Мгм. Тэгэхээр а аль аль талдаа сайн, аль аль талдаа бас муу те. Мгм. Тэгэхээр яг голыг нь бас яг нөгөө барих хэрэгтэй. Хит ингээл үндэсрэх биш те. Одоо бас Мгм. хит юм гадных бас биш. Тэгэхээр яг юм ондоошил байж ич онцгой болж байгаа. Одоо чинь ингээл би чинь Мгм. удамжаар явахаар ингээл хүн болго харж байгаа юм чи. Мгм. Энэ таанаас ир солонгос юм Япон юм уу гэл те. Мгм. Тэгэнгүүт одоо яг нэг Монгол хүмүүсийн хүн гэдэг тодорхойлт асуунгууд нөгөө Чингис хаан дээр л очиж байгаа байхгүй. Мгм. Хөөмөлж чадахгүй. Одоос нөхөн амтлын нөлөө үсээд чи хөөмөлдөхүү гэд эхэлж байгаа нэг сошиал орчны нөлөө. Нэг Мгм. TikTok-ийн нөлөөгөөр юм хөөмөлдөг Чингис хаан. Гэхдээ хүмүүс тэр хоёроо л мэдж байгаа. Мгм. Тэнгүүт одоо би нөгөө тэр хүмүүсийн анхдагч дараагийн Монгол гэдэг дүр загварыг бий болгож байгаа юм байхгүй. Мгм. Тэгвэл би нөгөө гаднаасаа бол яг юм Монгол хувцастай бас яг юм Монгол харагдахгүй байхгүй. Зарим юм чөлөөд намайг нэг хиппи стайлтай гэж яриад байгаа байхгүй. Ийм аялдаг даяанч маягийн. Тэр нөгөө онцгой байж ич тэр хүмүүс Монгол руу татагтаад бас ирэх сэтлэн төрж байгаа. Одоо манай найзууд бас Монгол руу ирнэ гэдэг ч байгаа байхгүй. Би Мгм. ингээл гой рил явуулаад бас юм рекламцны хүчинд хоёр найз маань бол ирэхээр болсон. Мгм. Тийм тэгэл бас яг хамгийн тод жишээ нэг physical Asia-даа гарч байгаа байхгүй. Монголчууд Мгм. тэр сэтгэлдлүүдээр ямар их сэтгэл явж байна. Монголчууд шал өөр байна. Би монголчуудад хайртай. Монгол хүмүүс шал өөр байна. Онцгойрж Мгм. ийн гэл те. Эн чинь өөрөө Тэгтээ ингээд шууд нэг брендинг болж өгч байгаа юм шиг. ааха нэг талдаа тэгтээ энэ надаа нэг жаахан ойлгомжтой зүйл санагддаг байхгүй ингээд юмс ингээд ховор байх тусмаа үн цэнтэй болж таардаг байхгүй. Аа. Тэгэхээр монголчууд гэдэг 3хан сая энэ 3 4 сая энэ арт түмэн одоо дэлхийн сайхны хүртэл энэ хэмжээнд бас мэддэггүй байлаа гэж бодъё. За тэнгуут ингээд Аа. хүмүүс мэдээд эхэлж байгаа байхгүй ингээд цоо шин зүйл байгаа байхгүй ингээд монголчуудад өмнө нь яг нэг Монгол гэж улс байдаг гэдгийг мэдчихсэн. Яг ямар хүн хүмүүс Аа. байдгийг, ямар зангаар шинтэй гэдгийг нь юусоо мэдэхгүй байсан. Цоо шин учраас хүмүүс илүү хошуурч эхэлж байгаа байхгүй. Илүү Аа. судалж эхэлж байгаа, илүү сонирхолтой санагдаж байгаа. Гэхдээ урт хугацаанд ингээд аваад үзэх юм бол одоо ингээд тогтвортой барьж бол чадахгүй. Гэхдээ тогтвортой барьцахын тулд яг уу соёлын одоо энэ үнэт зүйл гэдгээ илүү тийм сурталчлах болчиход байгаа юм тийм. Одоо бид нар бас хадгалах хэрэгтэй болж байгаа гэсэн үг тэр зүйлийг. Тийм. Энэн дээр болохоор хамгийн чухал ойлголт нь яг угсаатан зөв үднэс тийм соёлын эв нэгдэл гэдэг үндэсний дархлаа гэдэг Аа ойлголт руу явдана л да. аа Яагаад үндэсний дархлаа байх ёстой вэ гэдэг нь тухайн үндэстэн энэ одоо байгаль дээр нийгэм дээр дасан зохицож бусад улсаасаа хараат бус байхын тулд үндэсний дархлаатай байх ёстой. Тэгжиж тэмцэж амьд үлдэнэ гэдэг үндэстэй болчихоо. Тэнд нөгөө хэл бичиг соёлоод ороо явж байгаа. Түүх. Тэгэхээр тэр ондоошлол нь өөрөө он удаан цагийн турш нөгөө байх үндэс нь болчихж байгаа гэсэн үг. За одоо үүний тод жишээ одоо үндэстнүүд ингээ мөхөөд уусч байгаагийн тод жишээнүүд одоо бас миний яг саяны аялсан жишээн дээр харагдаж байгаа байхгүй. Өөрөөх үндсийг хэлээ мартаад эхэлсэн. аа Тэгээ хэлжин хүний сэтгэн бодох үндэсний дархлаатай шууд холбоотой. аа Тэгээ ингээ энтгэхэр нь яриад эхэлж байгаа. Тэгээ нөгөө улсынхаа хэлний бичгийн хэлбэр байхгүй. аа Тэгэнгүүт тэр хүмүүс чинь ингээл хэлэндээ орж ирээл за тэгэл эдийн засгийн хувьд боловсролын хувьд хамгийн дажгүй газар руугаа нүүдлээл тэг хүмүүс нь багасаал уламжлал нь багасаал баг багаар ингээд уусах нөхцөл нь үүснэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ нөр үндэсний дархлаа гэдэгт онцгойлол нь үндэсний дархлаа гэдэг зүйлстэй холбогдож байгаа учраас энэ нь бат бөх байх тусмаа он удаан жил тэгсэж үлдэж тэг хүчрэхэгчгүй байх уу гэдэг нь тодорхойлогддгоо гэсэн үг. Тэг яг сэтгэл зүйн тайлбар талаасаа биш илүү нөгөө соёлын дархлаа, үндэсний дархлаа гэдэг зүйлс рүү ороод ирж Аа. Одоо энэ нэг сонирхолтой зөвлөгөөнд ороод ирлээ л дээ. Соёлын байгаа. бит бус өв гэж байдаг тийм. Аа. Хүний арьс төрөх гаднаас харж байгаад ялгаж байгаа тэр төрх нь соёл гэж үзэх болов. Одоо би жишээ нь ингэж бодлоо л доо. Одоо би ингээд бүр багасаа тий Америкт өссөн байлаа гэж бодъё. Тэнд бол намайг зүгээр яг нэг хятад хүн л гэж харж байгаа байхгүй юу. Би Монгол хэл гэж огтоосоо мэдэхгүй.
Гэсэн хэрнээ намайг тэнд ингээд хүмүүс ингээд хятад гэж хардаг байлаа гэж бодъё. Миний Монгол гэдэг яг юу батлах вэ болж эхэлж байгаа байхгүй юу? Мгм. Яг хөө Тийм тэгэхээр хятадуудаас нөгөө гаднах үзмжээрээ онцгорч чадахгүй болохоор одоо зан чанараараа мэдлэгээрээ л онцгорч эхэлнэ гэсэн үг л дээ. тийм. Тэгэхээр А- одоо Мгм. хүний биологийн өгдөл за яг хөө ДНХ-г нь яг хөө судлаад монголчуудтай адилхан байна уугүй юу гэдгийг судалж болж байна тийм ээ. За арсны өнгөч бай тийм үү Мгм. харагдах төрхөөр нь бас монголчуудтай төстэй байна уугүй юу гэдгийг бас шалгаж бас болж байна. Өөрөөр Мгм. одоо эдгээр зүйлс ерөөдөө соёл болж чадах уугүй юу байгаад байгаа байхгүй. Одоо би жишээ нь Монгол хэл гэдэг зүйлийг огт мэдэхгүй учраас одоо хэл гэдэг зүйл бол томоохон соёлын нэг элемент мөн тийм ээ. Мгм. Хэл гэдэг зүйл нь харин надад байхгүй. Тэр соёл нь байхгүй болоод эхэлж байгаа. Тийм учраас одоо ингэ Тэгэхээр хэцүү. Одоо тийм. тийм. Одоо энэ дээр их том жишээ байгаа. Одоо Аа. Монгол хүмүүс юм хятадын тодорхой мужуудад амьдарч байгаа байхгүй юу? Одоо жишээ нь хятадын Сычуан буюу Бэлүү нэг мужид нь нэлээд бүр урагшаа уултай газар байгаа. Одоо бүр Мгм. юм гол мод гээд мужуудын байдаг газраас хол. Мгм. Тэмүүтийн Монгол дээлмэлтэй байгаа байхгүй Мгм. нэг юм аялагч Мгм. очсон баг. Би Тэгээ бас Монгол хэлээ тийгээс мэддэг ус үзсэн юм байна. тий Нэг мэддгүү юм. гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр хүмүүс нөгөө цус нь үлдсэн байгаа чинь тэнд бүр ямар ч Монгол ахуйн шинжтэй зүйл байхгүй. За Аа. Монгол ганц дээл нь байгаа. Аа. За тэгээд хил нь байхгүй байгаа. За Аа. тэгээ нөгөө гол мал аж ахуй нь байхгүй байгаа. За ямаа малдаг гэж байгаа. Тэгээ бусад Мгм. мал нь байхгүй болчихсон. Тэгээ газар тариал эрхэлчихэж байгаа. Тэгээ гэрт биш ийм шавар байшинд амьдарчиж байгаа. Тэгээ эн чинь ингээ бүр ингээд өөр соёлд нэвт дуусаад үндсэн гол зүйлс нь алдагдаад ирэхээр бас Мгм. тэр чинь нэг монгол хүмүүс тодорхойлоход хэцүү болчих. Биологийн хувьднаас мөн ч гэсэн тэнд ийм нэгдэл огтлцол байх хэрэгтэй юм уу? Мгм. Соёлын нэвчилт гэж ярьдаг те. Нэг соёлоос нөгөө соёл Тийм уусах, тийм уусах нэгч. хэлхий гүн нөлөөлөх тийм ээ. Тийм одоо ингээл одоо бууз мууз ч ингээл бас л хятадаас орж ирсэн хоолны соёл те баози Мгм. гэдэг үгнээс Мгм. үүсэлтэй Тийм. Одоо нөгөө тэр асуулт чинь. маань болохоор ингэж байгаа. Соёлын бие төв байгаа. Ааха. Хэрвээ тухайн нэг улс нөгөө улсын соёлын бие төвийн бүгдийг эзэмших юм бол юу болох вэ гэдэг асуудал гарч эхэлж байгаа. Ааха. Одоо энэ дэр яг нөгөө экстрим жишээ За авчирч энэ дээр бас байна. за Одоо жишээ нь юу вэ? тэгээ хятадууд монголчуудын бүх өвийг худалдаж авч байна. За тэгвэл Ааха жишээ. тэр өв нь Монголынх байсан ч гэдэг юм уу Монголынх гэдэг нь яг нотлохоо байхгүй болоод ирж байгаа. Байж болох уу? Энэ чинь баг нэг колоничлуулаад ирж байгаа юм л та. Одоо судлаач нар монголчуудын өвийг ерөөхдөө судлаа гэд ирсэн чинь нөгөө би соёлын бие төвөнд байхгүй болсон. Хятадуудын гарт орцсон Аа гэх юм уу? тэрэнд энд бас яг арай өөр шийдэл болчих. Одоо чинь Аа. хүннүгийн хаадын буул чинь ноён уулаас олдсон буул шин жишээ нь хааных нь олдвор жишээ нь байдаггүй те. Нинжа нар Мгм. яг дээрээс нөхө хааных нь буул шин Аа. олдсон байдаг ч юм. Мгм. Тэгээ өнөө тийм их хулгайнууд бас байдаг. Мгм. Тэгээд яг асуусан асуултан дээр бол нөгөө монголчууд чинь эртний түүхүүдээ нэг хятад сурвалжууд одоо Монгол тухайн үеийн одоо хятад бичиг үсгтээс хүмүүс монголчуудыг бичиж байгаа шүү дээ. Өөрсдөө өнцгөөс Мгм. чим зэрлэг бүдүүлэг Аа. тэгээ нүүдэл ингээд дайрлаа майрлаа ч юм уу те. Мгм. Тэгэхээр яг тэдний бичвэрээр үндэслэж бас судалгаануудаа авдаг. Яг тэр талаар нь тэгж хийсэн байж магадгүй. Гэхдээ бид хэд бол нөгөө соёлын үүд бол стил B2 бол зөндөө байгаа. Археологийн Мгм. олдуруудаас ахуулаад маш их Мгм. байгаа одоо хэрэгсүүр булш байна, бугуун чулуун хөшөө байна, археологийн Мгм. олдрууд, за юм хаадуудын булш байна. Одоо гэхдээ Тэгэл ер нь тэдний бүр зөндөлтөө. одоо хэдэн хувийн судалсан гэж үздэг. Маш бага хувийн л ерөөхдөө судалсан гэж үздэг шүү дээ. Монгол улстайгаа тэр археологийн олдуруудыг. Тэгэхээр ч юм уу цаана За тэрийг бол яг судалгаагаа хувийн судлах хэлж мэдэхгүй хэрэгтэй. байна. Өөр маш олон зүйл байгаа гэсэн үг. Тэр болгоныг одоо ууг нь бол аль болох сайн судлах хэрэгтэй болж таарч байгаа. Нэг талаасаа нөгөө талаасаа бас тэр болгоныг ухас сэндижэд гаргаж ирэх бас хэрэг байна уу гэдэг бас үзэл бас байгаа. Тийм. Нэг талаас ууг За нь бол энэ бол бид яг бас судлах арай тухай өөр ерөөдөө төрлийн бол сайн тийм асуудал ээ. хариулдаггүй л. Аа. Энэ Аа. дээр бол яг баттай тийм хариулт хэлэхэд бол яг хэцүү л. Энэ бол зүгээр Бас арай. миний өөрийн хувийн бодол байлаа гэж. Сая зүгээр гинт Тийм үү. ингэ бодож байгаа Аа. тийм гинт ийм асуулт төрөөд. Тийм нэмэлт мэдээлэл хэрэгтэй.
асуулт байна гэх юм уу? Мгм. За ингээд ерөөхдөө бол подкастын дугаар маань ерөөхдөө өндөрлөгт өгч байна. За тэгээд таны зүгээс бас ярмаар байгаа сэдв байна уу? Яг үлдсэн сэдв байна уу? Аа, окей. За яг ийм талбар дээр ажиллаж байсан хээрийн судалгааныхаа тухай ярих гэж бодлоо. За. Ялгуус когнитив антропологийн судалгаа. За энэ судалгааны талбарт бол яг 2 жил шахуу ажилласан. Яг сэтгэл судлаа ажиллахынхаа нэг завсар гэх юм уу ээлжлээд. Мгм. За тэг хөдөөгөр явж их айлуудаар явж их судалгаа хийсэн бас яг хоттой судалгаануудыг хийсэн. За энэ судалгаагаар яг юу гэж судалсан бэхээр яг монголчуудын энэ тодорхой итгэл үнэмшлийн ойлголтууд байгаа шүү дээ. Байн Мгм. ёс суртахуун гэж үе, хүндэл гэж үе, буян нүүл гэж үе гээд за тэгээд хамгийн сүүлийнхэн судалгаа болохоор юм сэтгэл гэдэг зүйлийг яг судалж ирсэн. Сэтгэл гэж юу Мгм. вэ танихаар те Мгм. гэх судалгаанд явж ирсэн юм. За үүний үр дүнд болохоор яг нөгөө судалгааныхаа аргуудыг ашиглаж байгаа юм л да. Эхлээ ажиглалт, ярилцлага, за юм чөлөөт асуулт, за тэгээд дараа нь тест, за нөгөө тестээр бүр туршилтын арга болж хөрвүүлэх. Мгм. За тэгээд файл сортинг гээд авсан датан дээрээ үндэслээд тухайн хүмүүс ангиллал хийх гэх мэт бүр маш олон судалгааны аргуудыг ашиглаж исэн гэсэн үг. Мгм. За тэгээ үүнээс үзэхэд бол одоо яг сэтгэлийн тухай ойлголтыг судалсан. За тэгээ үүнийг бол баруунд болохоор яг mind гэж орчуулагдж байгаа. Мгм. Монголд болохоор хамгийн ойрхон үг нь сэтгэл гэж орж ирж байгаа гэсэн үг. За тэгээ үүнийг монгол хүмүүсийг судалсан. За тэгээ давхар гадаад орнуудыг бас харьцуулж үзсэн. За тэгээ баруунд болохоор сэтгэл буюу mind яг mind нь арай оюун ухаан ч юм уу тиймэрхүү ойлголт болоод ирж байгаа гэсэн. Яг сэтгэл гэдэг үг байхгүй. Яг сэтгэл Мгм. згээд psyche гэдэг үг гараад ирж байгаа. Тэгээ mind-ийн талаар барууныхан хүмүүс юу гэж үзэж байна вэ гэхээр илүү оюун ухаан, intelligence тэ сэтгэн бодол Мгм. гэдэг төрөл зүйлийг ингэж хүмүүс хариулт өгсөн байгаа байхгүй. Тэгээ тиймэрхүү Мгм. сонголтыг их хийсэн. За тэгсэн чинь Монгол юугаараа онцлог байсан бэ гэсэн чинь монголчуудын одоо майндыг юу гэж харж байна вэ? За тэрийг сэтгэл гэж монголчууд орчуулдаг юм байна. За энэ ойлголтыг хүмүүс ямар ямар хүрээнд харддаг юм бэ? Гэтэл бүр юм 5 6 энэ төрөлд хуваагдаж авч үзэгдэж байгаа гэсэн үг. За сэтгэл хэрэг бүр сэтгэл хөдлөл мэдрэмжүүд болоод ирж байгаа. Мгм. За тэгээ оюун ухаан ухамсар бодол гэдэг хоёр дахь төрөл. За тэгээ гурав дахь нь бусад руу чиглэсэн гэж байгаа. Бусдыг хүндлэх гэдэг. Бүр сэтгэл гаргах ч юм уу те. Мгм. Илүү олон төрлийн ойлголтууд ороод ирж байгаа. За тэгээ ингээд юу ороод ирж байгаа юм? Сүнслэг байдал юм ороод ирж байгаа. Сүнслэг юм гэдэг гэгэрэл мэгэрэл ч юм уу те. Бүр Мгм. юм дараагийнх нь болохоор гэр бүл рүү чиглэсэн байдаг ч юм уу, хамт олон руу чиглэсэн байдаг ч юм. Ингээд хамаагүй өргөн хүрээний болж эхэлж байгаа. Хамгийн сүүлд нь болохоор юм сайхан хамгийн ихнийх нь юм. Одоо сайхан сэтгэл ч юм уу, нинжин сэтгэл гэдэг юм. Оюун ухаанаас гадна ч сэтгэл хөдлөл, оюун ухаан гэдэг Мгм. төрлөөс гадна одоо юм бусдыг инэрх гих мэт юм төрлүүд хуваагдж байгаа монголчуудын юм сэтгэх хүрээ. Мгм. За альва зүйлсээ одоо хэл шинжлэхийн хувьд үгийн сонголтууд нь хамаагүй ариун тэр хүмүүсийн сонголт бас юм өргөн хүрээнд байгаа юм байна Мгм. гэдгийг одоо судалж гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр энэ юуг судалж байна гэхээр монголчуудын одоо сэтгэлгээний одоо ментал модель гэдэг юм л да. Яг итгэл үнэмшлийн моделийг ингээд гаргаж ирж байгаа л гэсэн үг. Сайн ямар хүнийг сайн гэдэг, ямар хүнийг муу гэдэг ингээд шиг монголчууд сэтгэлийн тухай юу гэж боддгийг, ёс суртахууны тухай юу гэж боддгийг гэдэг Мгм. зүйлсийг гаргаж ирж байгаа. Мгм. Яг нь соёлын сэтгэл судлал нь болохоор эсрэг арай өөрөөр юм соёл нь альва энэ үзэгдэл нь баяр наадам ч юм уу те хүний сэтгэл зүйд их нөлөөлж байгааг судалж байгаа. Ер нь ялгаатай гэсэн. Мгм. Тийм тэгэхээр ингээд бүгд хоорондоо ингээд уялдаад холбогдоод явж идэг. Ер нь судлах зүйлстэй их байгаа. Мгм. Судалгааны аргууд бас их олон байгаа. Тэгээ миний харж байгаагаар олон салбарын гоё хамтраад салбар дундын судалгаанууд ер нь их хийгдэх хэрэгтэй байгаа гэж харж байгаа. Тэгээ тэр чиглэл рүү ер нь ирээдүйд явъя гэж бодож байгаа юм уу? Мгм. Тийм салбар дундын судалгаа хийсэн хүмүүсийг холбосон нөгөө гүүр болсон маягийн.
Зөв зөв. Ирээдүйн чиглэлийг харж байгаа. Окей. За. За ингээд За тийм байна. подкастын маань дугаар энэ хүрээд өндөрлөх болсон байна. За тэгээд манай подкастын нэг уламжлал байдаг. Нэг жижигхэн. Тэр нь болохоор юу вэ гэхээр подкастыг сонсож байгаа сонсогч нараас зочин оролцогч маань ихэд асуулт асуугаад дуусдаг байхаа. За тэр нь ямар асуулт вэ гэхээр За. өнөөдрийн сэдвтэй холбоотой ч байж болно. Эсвэл зүгээр холбоогүй ч байсан байж болно. Сонсогч нараас ихэд асуухыг хүсэж байгаа асуултаа асуугаад тэгээд ихэд бол дуусгадаг байхаа. За энэ нь болохоор зүгээр сонсогч нартайгаа илүү тийм ойр байх зорилготой. Тийм харилцан ярилцж байгаа мэдрэмж төрүүлэх тийм зорилготой тий. Окей. За юу асуу? Таны зүгээс сонсогч нараас асуух асуулт юу вэ? За окей. За тэгэхээр сонсож байгаа хүмүүсээсээ нөхдөөсөө судлаач нараас юу гэж асуух вэ гэхээр тий таны амьдарч байгаа соёл, таны амьдарч байгаа нөхцөл байдал одоо таны итгэл үнэмшил, сэтгэл зүй, үнэт зүйл, шийдвэрт тань хэрхэн нөлөөлж байгааг, нөлөөлж байсныг яаж нөлөөлж байгааг анзаараасай гэж хүсэж байна. За энэ бол үзэгчдээсээ сонсогч нароосоо тавьж байгаа асуулт маань болж байна. За тэгээд энэ хүү подкастт оролцуулсанд баярлалаа. Метас гэх судлалын хамт олонд. За хэрвээ таны хүсэл дараагийн дугаартаас таны хүссэн сэдвэр ч бас ярилцахаар бас урьж болно. Асуудалгүй. Дахиад нэг дугаар хийж болно. Окей, nice. За. За ингээд эрхэм сонсогч нараа ингээд энэ удаагийн мета подкаст. За баяртай. За. Их өндөрлөж байна. За тэгээд дараагийн дугаараар иргэн уулзалтаа бүгдээрээ баяртай. Подкастыг маань сонсонд баярлалаа.